Кувейт улсад шавьтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын шавьтай хоккейн үндэсний шигшээ баг дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд төрүүлж алтан медаль, залуучуудын шигшээ баг хүрэл медаль тус хүртсэн байна. Манай улсын хоккейн баг олон улсын тэмцээнд алт хүрэл медалийн болзол хангаснаар эх жил дэвшин тоглохоор болжээ. Хоккейн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг. Аварга шалгаруулалтанд оролцож байгаа багууд урьдчилсан болон сонгон шалгаруулалтын шатанд шалгарсны дараа шилдэг 8 баг плей-оффын медалийн шатанд тоглож төрүүлсэн баг дэлхийн аварга цолыг хүртдэг. Тухайлбал Кувейт улсад шавьтай хоккейн 4-р дивизионы дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний тоглол 3 үеийн турш үргэлжилжээ. Тэрээр Монгол улсын баг сүүлийн шатанд Малайз улсын баг тамирчидтай өрсөлдөн ялалт байгуулснаар аваргын болцлоо хангасан байна. Энэхүү Монголын хоккей спортын тамирчид дэлхийн тэмцээнд төрүүлжээ. За одоо ингээд Монголын хоккей маа ер нь 60 жил одоо ингээд хөгжиж ирсэн ийм сайхан түүхтэй байгаа. Энэ одоо дээр үеэс энэ хоккейг унтраачихгүй ирсэн ахмад тамирч дасгалжуулагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ энэ амжилтыг гаргахад бол одоо маш их олон жил шаардсан байгаа. Энэ бол ер нь тийм амархан олдоогүй. Клубүүд маа хоккей холбоо маа ерөнхийдөө энэ хөгжлийн бодлого гаргаж тийм ээ энэ хүүхдүүдээ одоо өөрсдөө ургуулan өсөж одоо ерөнхийдөө энэ шинэ үеийн тамирчид ба биднэрт тийм гоё одоо Монголд ийм хоккей багийн спорт байдгийн шүү. Тэгээ ганцаарчсан спорт биш багийн спортоор бас одоо ингээд анхны дэлхийн аваргын шансаатай медалийг авчирсанд одоо ингээд батлаад одоо ингээд Монгол хоккей байдгийн байна, хөгжих боломжтой юм байна гэдгийг ингээд уриалж байна. Манай улсын шавьтай хоккей баг тамирчид олон улсын тэмцээнд 2 насны төрлөөр оролцсон байна. Тэрээр Аз намхан 70 орнуудын аварга шалгаруулах тэмцээнд 18 насны ангилалд амжилттай оролцож, залуучуудын баг хүрэл медалийг эх орондоо авчирчээ. Олон улсад ивэл одоо өмнө жил Азийн аварга дэлхийн аваргад л одоо тоглож байна. Улстай бол нэг 2-3 жил дараалал төрүүлсэн тийм. Хүүхдүүдтэй хамт хэлэхэд тэгэл битээ бууж өгөөрэй. Тэгээд улам сайн хичээгээрэй гэж хэлдэг. Ер нь олон улсын тамирчидтай тоглолт туршлага хөндлөж чадсан. Тэгээд устгаагийнхан ер нь бол чанга байсан. Дэлхийн аваргынхч дээр Азийн аваргынхч дээр чанга байсан. Дараагийн тэмцээнд бол тэгээд медаль батлах юм уу, ахиулах л дэвшилт гаргана. Үзбекистан улсын Самарканд, Ташкент хотод залуучуудын шавьтай хоккейн Аз намхан 70 орнуудын 70 аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсын 18 насны ангилд оролцсон баг тамирчид хүрэл медаль хүртсэн байна. Сүүлийн жилүүдэд хоккей холбооноос хэрэгжүүлж байгаа арга хэмжээ эрчимжиж ирсэнтэй холбоотой энэ төрлөөр манай улсын баг тамирчид олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байгаамаа.